Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Та манай сувгийг дэмжихийг хүсвэл subscribe дараарай. Өнөөдрийн дугаартаа бид нар алга болоод буцаж олцсон гэрийн тэжээвэр амьтдтай холбоотой амьтдуудын зан араншин ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарсан байсан тухай түүхүүдийг бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүү орцгоё. Нэгдүгээр түүх. Би Мэйн Кун үйлдвэрийн Томми гэдэг нэртэй мууртай байсан юм. Тэр их тайван, бараг дугуйрдаггүй. Өдөржин цонхон дээр сууж гадагшаа ширтдэг заншилтай. Хизээж айлгаж цочих зүйл хийдэггүй. Шөнө унтахдаа миний хөл дээр ихэр чивтдэг байсан. Нэг орой ажлаа тараад ирэхэд хаалга баг зэрэг онгорхой байлаа. Томми алга. Эхэндээ би хашаараа гүйж гарсан байх гэж бодсон. Оройжин хайсан. Хөршүүдээс асуусан. Facebook группүүдэд зургийг нь тавьсан. Юу ч болтоогүй. Эхний 2 өдөр би бараг унтаагүй. Хаалга онгоох чимээ гарах бүрд Томми гэж босч хайдаг байлаа. 7 дахь өдөр бараг найдвар алга болсон байсан. 9 дэх шөнө өглөөний 3 цаг 17 минутанд үүдний хаалган дээр маажих чимээ гарсан. Би шууд босоод очтол Томми. Гэхдээ тэр чигээрээ шавартай, нойтон, баруун чихэн урагчсан байв. Би дээвэрч аваад уйлсан. Гэхдээ яг тэр мөчөд нэгэ манзарсан. Тэр над руу харахтаа өмнөгшгий хараагүй. Муурны нүд ихэвчлэн хоосон, төвлөрөлгүй юм шиг байдаг. Харин Томми яг хүн шиг төвлөрөөд нүд салгалгүй ширтэж байсан. Тэр шөнө тэр орон дээр гарч ирээгүй. Өрөөний буланд суугаад намайг харсаар байсан. Маргааш нь зан авир нь бүр сонирн болсон. Өмнө галтгооны өрөөнд орох дурггүй байсан мөртлөө одоо хөргөгчний өмнө суугаад хаалгаруун ширтдэг болсон. Унтаж байхад минь нүүрэн дээр гарч ирээд хамарт яг тулж зогсдог. Нэг шөнө би амьсгал тавчтаад сэрсэн. Томми миний цээжин дээр зогсчихсон, нүүрэн бөхөөгөө над руу яг тулаа зогсчихсон байсан. Түүний амнаас баг зэрэг хүнийг шиг шивнэх аваа гарч байсан. Би гэрэл асаахад тэр шууд үсрээд харанхуй болонлоо орсон. Дараагийн хэд хоногт бүр амар юмс болсон. Миний хаалттай өрөөний хаалга өглөө болгон нээлттэй байдаг болсон. Ширээн дээр байсан эд зүйлс байрлалаа сольсон нэг удаа ажил дээр байхдаа гэрийн камера шалгатал Томми 4 цаг тасралтгүй хөдөлгөөнгүй өдрөө ширтээд сууж байсан. Ямар ч хөдөлгөөнгүй. Нүд ч цавчаагүй. Тэгээд яг 4 цаг 12 минутан дээр толгоогоо аажуухан эргүүлээд камер руу харсан. Дэлгэцээр дамжсан ч гэсэн би тэр харцыг мэдэрсэн. Тэр мөчөд камерын дүрс тасарчихсан. Орой гэртээ ирэхэд Wi-Fi хэвэн, камер эвдрээгүй. Харин Томми телевизийн өмнө суужгаад хар дэлгэц рүү ширтэж байсан. Тэр шөнө би унтаж чадаагүй. Өглөөс ирэхэд Томми байхгүй. Цон хаалттай хаалга дүгжээтэй тэр зүгээр л алга болчихсон. Дахиад хизээж болтоогүй. Гэхдээ заримдаа шөнө 3 цаг 17 минутанд үүдэн дээр маачих чимээ гардаг. Би хаалгаа одоо болтлоо онгойлгоогүй. 2 дугаар түүх. Миний German Shepherd нохойг Rex гэдэг юм. Rex намайг хаач авсан дагдаг. Тушаал бүрийг ягштал биелүүлдэг. Гэрийнхэн дундаас хамгийн их надтай холбоотой амьтан байлаа. Нэг өдөр уул руу салхилахаар авч явсан. Ой модтой хэсгээр явж байхад Rex гинт чихээс ортолцуулаад нэг зүйл рүү ширтээд архирсан. Тэнд юу ч байгаагүй. Дараа нь огцом цугтаасан. Би араас нь хичнээн хашгирсан ч эргэж хараагүй. 3 хоног хайсан. Дроноор хүртэл хайсан. Ямар ч мөр олдоогүй. 5 дахь өдөр гэрийн гадаа ирчихсэн сууж байсан. Ямар ч шарахгүй. Гэхдээ маш цэвэрхэн. Ойд 5 хоног байсан нохог гэхэд шавар, өвс, үнэр юу ч байгаагүй. Ээж хаалга нийдэл Rex шууд дотгош орсон. Гэхдээ над руу хараад архирсан. Анх удаа. Бид бүгдээрээ гайхсан. Айчсан байх гэж бодсон. Гэхдээ дараагийн өдрүүдэд байдал уламд ордов. Тэр зөвхөн намайг хараад архирдаг болсон. Бусдтай хэвэн.
намайг өрөөнд орж ирэхэд булан шахагдаж зогсоод яг хамгаалалтын байрлал авч байгаа юм шиг. Нэг орой би ус уухаар босоод гал тоогоо руу ортол Рекс хаалганы өмнө суучихсан байсан. Харанхууд нүдэн гялцаад намуухан гасалж байлаа. Би хажуугаар нь гарах гэтэл гинт над руу дайрсан. Хизээч тэгж байгаагүй. Аз болоход зузаа өмдтэй байсан юм л та би. Аавараас татаж салгасан. Маргааш нь малын эмчэд үзүүлэхэд бүх шинжилгээ хийвэн. Галзуу өвчин биш. Өөр ямар ч өвчин байгаагүй. Эмч зан авирын стресс гэж хэлсэн. Гэтэ хамгийн амар нь 2-7 хоногийн дараа болсон. Манай гэрт хөдөлгөөн мэдрэгчтэй камер байдیں۔ Нэг шөнө мэдэгдэл ирээд бичлэгээ шалгалтал Рекс миний унтлагын өрөөний хаалганы өмнө 2 цаг хөдөлгөөнгүй суусан байсан. Тэгээд яг 2 цаг 43 дахь минутан дээр нь босоод 2 хойд хөл дээрээ хэдэн секунд зогссон. Яг л хүн шиг. Дараа нь хаалганы бариул руу уурч сарвуугаа сунгасан. Эргүүлэх гэж оролцсон. Мэдээж бариул эргээгүй. Тэр камер руу аажуухан харсан. Түүний нүдэнд ямар ч танил зүйл байгаагүй. Маргааш нь би түр хугацаанд өөр газар байхаар болсон юм. Тэр шөнө ээж над руу залгаад бараг л орилсон. Рекс миний өрөөний хаалгыг маажаад хаалга онгойлгох гээд шүнжөө оролцсон гэсэн. Намайг байхгүйг мэдээд бүр тогширчгож. Би түүнийг хөдөө хамаатных руугаа явуулсан. Түүнээс хойш тайван болсон гэсэн. Гэхдээ намайг очих болгонд хаанаас ч юм гарч ирээд над руу чимээгүй ширтдэг. Архирдаггүй, зүгээр л ширтээддэг. Намайг хүлээгээд байсан юм шиг. 3 дугаар түүх. Энэ түүхийг хөвчлэн хүмүүс инээдтэй гэж боддог. Туулаа юу гэж айлгах вэ дээ гэдэг. Гэхдээ миний хувьд амьдралдаа туулсан хамгийн аимшигтай зүйл минь. Миний Холланд лоб туулыг Мочи гэдэг байсан. Жижигхэн цагаан их дөлгөөхөн артай. Нэг өдөр тагтан дээр торноосоо алга болчихсон. Тэр эвдээгүй хаалга нь хүртэл хаалттай. Зүгээр л байхгүй болчихсон байсан. Хит хоног хайгаад олоогүй. 6 дахь шөнө унтаж байтал өрөөний хаалга тогших чимээ сонсогдов. Ээж гэж бодоод нийтлэл хинч байсангүй. Доошоо хартал Мочи зүгээр л сууж байсан. Би баярлаад тэрсэн. Гэхдээ би нь мэс шиг хүйтэн байсан. Тэр шөнө торондоо ороогүй. Өрөөний голд суугаад хаалга руу ширтээд л байсан. Шөнө дунд дахин тогших чимээ гарсан. Нүдээ нээгээд харвал Мочи хаалганы өмнө 2 хойд хөл дээрээ босоод зогсчихсон. Урд сарвуугаараа хаалга тогшиж байлаа. Туулаа дэгж удаан босч чадахгүй. Гэтэл бараг минут шахам хөдөлгөөнгөө зогссон. Би айсандаа хөдөлж чадсангүй. Дараа нь ажуухан эргээд над руу харсан. Түүний хамар ердийн шигээ хөдлөөгүй. Өмнө хизээж амьсгалж байгаагүй юм шиг. Маргааш нь би болсон явдлыг гэрээхэндээ ярьтал тэд итгэсэнгүй. Тэр орой камер тавьсан. Бичлэг дээр шөнийн 3 цаг 6 минутанд Мочи босоод хаалга тогшиж эхэлсэн. Тэгээд яг 12 удаа тогшчоход зогсчихсон. Эргээд камер руу харав. Дараа нь ам нь баг зэрэг ангаасан. Аудио дээр маш сулхан аваа бичигдсэн байсан. Олон дахин чангалт сонсоход нээ гэсэн чимээ. Тэр шөнөөс хойш хаалга тогших нь давтагдсан. Үргэлж 3 цаг 6 минутанд, үргэлж 12 удаа. Нэг удаа зориг гаргаад тогшиж эхлэхэд нь л хаалга онгойлгосон. Гадаа Мочи байгаагүй. Харин коридорын төгсгөлд харанхуйд 2 улаан цэг гэлцэж байсан. Тэгээд шалан дээгүүр юм мөлхөж байгаа юм шиг сонсогдсон. Би хаалгаа саваад хаав. Маргааш өглөө нь өрөөний хаалган дээр дотроос нь маадсан урт зурааснууд байсан. Тэр өдрөөс Мочи дахин алга болсон. Одоо ч заримдаа шөнө 3 цаг 6 минутанд хаалга 12 удаа тогшдог. Манай гэрт тулаа байхгүй болоод 2 жил болсон байна.
Би энэ дугаар дээр сэтгэлээ хэлмээр санагдлаа л да. Тийм учраас одоо энээс хойш оноогоо орох хэсгүүд нь бол ямар нэгэн байдлаар засваргүй ингээд яг одоо би ярилцлага яриад явчихна. Хэрвээ та сонсохыг хүсвэл энээс хойш оноогоо ингээд сонсоорой. Хэрвээ сонсохыг хүсэхгүй байгаа бол манай түүхүүд маань бол энэ хүрээд ингээд дууссан байгаа шүү. Баярлалаа. За миний хувьд бол би өөрөө гэрийн дэжээвэр амьтантай тэгээд саяны түүхүүдийг ингээд орчуулад уншиж байх явцад ер нь бол айгүй эвгүй санагдсан л да. Яагаад гэвэл би нөгөө нэг хүний биед сүнс шүглэх гэж юм байдаг штэ тий. Өөр хүний сүнс ороод яг өөр хүн шиг байх ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юмд бол би өөрөө итгэдэг хүн байхгүй. Ер нь бол тийм даалт ертөнц нөгөө ертөнц гэсэн юмнуудад бол итгэдэг. Тэгэнгүүт энэ дан ганц хүн дээр биш гэрийн дэжээвэр амьтдад ч гэсэн одоо сүнс шүглэх өөр ертөнцийн даалт ертөнцийн юмнууд биед нь орох боломж байдгийн байна гэж бас бодож үзлээ л дээ. Яг Reddit дээр орж байгаа түүхүүд одоо жишээлбэл саяны 3 түүх яг болсон бодит явдал эсвэл зохиомл гэдгийг бид нар ямар нэгэн байдлаар батлаж нотлох боломжгүй. Яагаад гэвэл Reddit дээр хүмүүс одоо ингээд хүссэн зүйлээ л бичдэг байхгүй юу? Зарим нь болоод ирэхлээр зураг болон бичлэгээр нотлогоодсон байдаг бол миний өнөөдөр ярьсан 3 түүхэн дээр ямар нэгэн байдлаар зураг бичлэг байгаагүй. Тэгээд энэ бичлэгнийхээ төгсгөлд хэлэхэд одоо гэрийн дэжээвэр амьтан гэдэг бол гэр бүлийн нэг хэсэг, гэр бүлийн нэг гишүүнээс ялгаагүй байдаг. Сүүлийн жилүүдэд мэдээж хүмүүс хэвчлэн өөрсдийнхөө хүүхэд шиг ах дүү шиг тэгэж үздэг болсон байгаа л да. Манай гэр бүлийн нэг хэсэг, нэг гишүүн маань алга болоход бид нар ямар их зовж шаналж хайж одоо сэтгэл зүйн хувьд ямар их дарамт мэдрэх хэлээд те тэрнтэй адилхан гэрийн дэжээвэр амьтан миний таны хайртай амьтан алга болох юм бол маш хэцүү тийм өдрүүдийг цаг мөчүүдийг бүгд туулдаг. Тэгэхээр ингээд гадаа төөрцөн яваа ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байгаа амьтдад тусалж байгаарэ гэж уриалгахыг хүсэж байна. За ингээд энэ хүрээд манай өнөөдрийн дугаар маань дуусж байна. Та бүхэн таалагдсан бол биднийг дэмжиж subscribe дараарай. Тэгээ мөн одоо нөгөө өөрийн гэрийн дэжээвэр амьтантай холбоотой болсон явдал ч юм уу те эсвэл хөгжилтэй зүйлсээ заавал нөгөө аим шиг байх албагүй штэ. Хөгжилтэй зүйлсээ комент хэсэгт бичиж болно шүү. Баярлалаа баяр та.